Орон мэнд үзэгчдээ 7 хоног бүрийн Баасан гарагт үзэгч таахын төрдөг одны үг ортой шууд нэвтрүүлэг эхэлж байна. За өнөөдрийн дугаар бид бүхэн орон сууцны салбар дахь хэрэглэгчийн эрх сэдвээр та бүхэнтэй ярилцгаана. За ингээд студиуд бид бүхэнтэй ярилцахаар Чулуун өрсөлдөөн хэрэгжлийн төлөөх газрын мэргэжилтэн Жахан Бэк хүрэлцэн ирсэн байна. Танд орооны төргий. За тэгэхээр бид түрүү өнөөдрийн ярилцах сэдв бол орон сууцны салбар дахь хэрэглэгчийн эрх гэж байгаа. Тийм болохоор яг энэ салбарт манай одоо ард иргэдийн ямар эрх нийтлэг зөрчигдөд байна. Эндээс л яриа гаш. За манай газраас ер нь бол өнгөрсөн жилээс эхлээд орон сууцтай холбоотой гомдлыг хүлээн авч шийдвэрлээд бас хашаалны шалгалтыг бол хийсэн. За ер нь бол Улаанбаатар голцоо бол Улаанбаатар хотын иргэдийн хувьд бол орон сууцны салбарт бол их нь бол их зөрчигдөж байгаа юм одоо статистикээр гарч байгаа. За энэ дээрээ бол яг орон сууц худалдаа авахаасаа эхлээд ер нь бол орон хэрэглэгчдийн манай их зөрчигдөж байгаа. За ер нь бол энэ хоцролтыг дагаад бол орон сууц бол ихэр барьж байгаа холбоотой. За орон сууцны одоо огцлолын компаниуд бол орон сууц худалдаа авах гэрэн дээрээ бол одоо хэрэгшээ хохирооход чиглэгдсэн одоо гэрээний заалтуудыг тусгасан байх. За үүнд одоо яг манай газар хян шалгалтаар хийхэд бол илрээд байгаа зөрчлүүд нь нэгдүгürt бол орон сууцны талбайг бол одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа нийтийн орон сууцны барилгын дотор сууцны талбайг тооцох арга гэдэг ЭМН-ээс 6058 2000 гэсэн стандартыг дагуу хэмжилт хийж одоо хэрэглэгчдэд орон сууцаа худалдаагүй өөрөө бол дур мэдэн одоо хэмжилт хийдэг одоо арга хэрэгсэл гаргаж ирээ тэрний дагуу хэмжилт хийгээд одоо иргэдийг хохироосон ийм асуудал байгаа. За дараагийн юм нь бол тухайн гэрэн дээрээ яг хэдэн метр квадратыг бол худалдаалах бол тусгаагүй. Энээсээ болоод иргэд маань хэдэн метр квадратыг хэдэн төгрөгийн үнэтэйгээр худалдаа авсан талаар ямар ч одоо заалтууд нь байхгүй болмоос бид нар хэрэгслийн эшийг бол хамгаалахад бол ийм бэрхшээл учирч байгаа. За дараагийн юм нь бол орон сууцыг бол тогтоосон хугацаанд буюу гэрийн заасан хугацаанд ашиглалтанд оруулдаг. За энэ нь бол одоо 2-3 үйлдэлээр зарим тохиолдолд 1 жил, бүтэн жилийн хугацаанд ашиглалтанд оруулдаг. Мөнгө өгөөд одоо байраа захиалцдаг. Тэр хугацаанд нь бол байр захиалсан иргэд маань одоо байр төрөөслөх замаар ингээд одоо хохирч байгаа юм асуудал байгаа. За дараагийн юм нь бол одоо алдан тооцсон гэж байгаа. Хэрэглэгч маань одоо хугацаанд төлбөрийг төлөөгөө тохиолдолд хоног тутамд бол үнийн дүнгийн 0.5%-аар хийх хэмжээний алданыг тооцдог. Тэгтэл барилгын компани маань ерөөс алдан гэдэг юм хэрэглэгчдэд олгодог. Гэрээнд нь тэр заалт нь байдгүй. Ер нь бол алдангийг бол бичгээр хийсэн гэрээний үндсэн дээр бол олгодог. Яг хэрэглэгчтэй бол гэрээгээ товчдаг. Тэрний үндсэн дээр бол яг барилгын компани алдан өгнө гэдэг заалт бол байхгүй. Байсан ч гэсэн одоо 2-3 үйлдэлээр тооцдог. Ийм одоо хэрэгшээ хохироосон гэрээнүүд байгуулж ирсэн. За өнгөрсөн онд бол яг он гарахаас өмнө манай газраас энэ гэрээн дээр ийм их зөрчил гаргаад хэрэгшээ эрх зөрчилдөд байгаа учраас орон сууц худалдаа авах гэрээг бол жишг гэрээг бол боловсруулж одоо манай газрын бол цахим хуудсанд бол байршуулсан байгаа. Хэрэглэгч маань тэндээс авах боломжтой. Мөн манай газар төлөвлөрөөд байгуулж байгаа гэрээтэй холбоотой хуулийн талаас бол зөвлөгөө авах боломжтой. Тэгэхээр энэ одоо эрхүүд ингээд зөрчигдөд байна. Тэгэхээр энэс өөрчлөлт сэргийлэхийн тулд манай иргэд одоо юуг анхаарах ёстой вэ? За хамгийн нэгэн төрөнд бол мэдээж одоо гэрээг бол байгуулсан шаардлагатай. Гэрээн дээрээ бас тодорхой заалтуудыг бол сайн тусгаж өгсөн байх шаардлагатай байна, тийм ээ. За сая хэлсэн ер нь бол хэрэгшээ хаанаас эхэлж зөрчигдөд юм гэхээр гэрээ байгуулах худалдаа авалт хийхээс одоо эхэлж байгаа. За энэ дээрээ бол сая хэлсэн жишг гэрээг манай газраас боловсруулсан гэдэг. Яг энэ жишг гэрээн дээрээ бид нар яг ямар гол яг одоо хэрэгшээ зөрчигдөд байгаа заалтуудыг бол гэрийн заавал тусгах гэдэг юм бол энэ жишг гэрээнд оруулж өгсөн байгаа. Нэгдүгürt нь бол саяны одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа стандартын дагуу байраа хэмжинэ гэж байна. За хэдэн метр квадратыг одоо хэдэн өөрөө байрыг худалдаалах энэ тэр юуг бол заавал тусгах. Дээр нь бол нийт үнэ нь одоо 1 метр квадрат үнэ хэдэн төгрөг, нийт үнэ хэдэн төгрөг. За татварыг одоо нэмэгдсэн үсгийн албан татвар болоод бусад холбоотой бусад татваруудыг яаж авах юм гээд. За мөн одоо алдангийг хэрхэн тооцох юм? Одоо хэрвээ алдан тооцохоор бол хоёр талд нь адилхан одоо үүргээ биелүүлэх тохиолдолд алдан тооцдог ийм заалтуудыг бид нар оруулах
заавал оруулах хэрэгтэй гэж. Мөн одоо ер нь бол хүлээж авах одоо хүлээж авсны дараа ойр дээр гаргаж өгөх гэдэг одоо өмчлөгийн гислэгээ тухайн одоо өмчлөгийн гислэгээ авснаар одоо худалдаа авсан орон сууц нэмж болж байгаа. Эргээд тэрийгэ барьцаа бол бусдад шилжүүлж худалдахаас ахуулаад тэр их нь хэрэгжих ёстой. Тэгтэл одоо ашиглалтанд орсон орон сууцн дээр бол өмчлөгийн гислэгийг нь гаргаж өгөхгүй хэрэгжтэй хохироо байгаа. Тэрнээсээ болоод бас 8% одоо сангадаас хэрэгжүүлж байгаа 8% зээлийн хөтөлбөрт хамрагдаж чадахгүй байх гэж иймэрхүү одоо би байрлуулсан байгаа. Тэн дээр байгаа даалтуудаа тухайн орон сууцны компани санал болгож байгаа гэрэн дээр бол нөхцөлөөр тусгай явах боломжтой. За тэгэхээр үзэгч та бүхэн нэвтрүүлэгтэй холбоотой асуултаа 32 81 31 гэсэн утсаар холбогдож манай зочноос асуугаарай. За ингээд